За өнөөдөр бүгдээрээ Евгений Пригожин буюу Вагнер группийн ерөнхий захирал, Оросын хамгийн хүчирхэг бизнесмен Путиний ойрын холбоотон гэх нэр алдрыг зөөсөн нэгний талаар судалнаа. Тийм болохоор та бүхэн лайк and subscribe хийхээ бити мартаарай. Shingun-iverse. За бүгдээрээ шууд Евгений Пригожины хүүхэд насны амьдрал руу хэлцгаая. За Евгений Пригожин 1961 оны 6 дугаар сарын 1-нд Зөвлөлт холбоот улсын Ленинград, за өнөөгийн бол Санкт-Петербург хотод төрсэн байна. Түүний бага насны талаар бол олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл айгу хомс байт юм билээ. За манай Пригожины маань өсвөр наснда спортоор хичээлсэн тухай их сурвалжууд бол дурдсан байдаг. Тэрээр Ленинградын спортын сургуульд суралцаж цанын спортоор хичээлдэг байсан байна. Гэвч одоо манай Пригожины тамирчны карьер нэх урт удаа үргэлжлэегүй юм билээ. За тэгээд Евгений Пригожин бол 1980-ад оноос одоо гэмт хэрэгт ихээр холбогдож эхлээд дээрэм хулгай зэрэг хэрэг үйлдсэн гэж их сурвалжууд бол мэдээлэлт юм билээ. Энэ өмнөх бичлэгийг үзсэн бол яг энэ 1980-ад онд чинь нэг Алдарт Казаны бүлэглэлүүд чинь амар их өсч өгдөжсэн шүү дээ Оросоор. Тэгээд тэрэн донд л манай Пригожин дууж өгчээсэн юм шиг байна. За тэгээд түүний гэмт хэрэгийн замнал одоо ингээд тэр үйл явдалтай зэрэгцээд эхэлвэ. 1981 он тэрээр Ленинградын шүүх одоо түүнийг дээрэм хулгай залилан болон насан туршийн хүүхдийг гэмт хэрэг дуруу татсан хэрэгээр 12 жилийн хорих хялгааносон байна. За тэгээд яг ямар гэмт хэргийн үйл ажиллагаанууд үйлддэг байсан бэ гэхээр тухайн үедээ Пригожин болон түүний хамсаатнууд Ленинградын гудамжинд одоо хүмүүсийг дээрэмддэг байсан тухай их сурвалжуудаас тэмдэглэсэн байт юм лээ. Тэгээд нэгэн хохирогчийн мэдүүлгээр болохоор Пригожин хамсаатнуудынхаа хамт түүнийг боож ухаан алдуулаад үнэт идэл мөнгийг нь дээрэмдсэн хэрэг гарч исэн байна. За тэгээ мөн дэлгүүрүүдээс хулгай хийх одоо худалдаа авагчдыг залилан мэхлэх зэрэг үйлдэлүүдэд оролцсон гэж үзээд тэр нь түүнийг бол 12 жилийн хорих ялаар оноосон. За тэгэхээр тэрээр яг 9 жил шоронд суусныхаа дараа 1990 онд өршөөллөөр суллагдсан байна. За тэгээд суллагдсныхаа дараа бол гэмт хэргийн ертөнцөөсөө гараад одоо хүн чинь бас 9 жил шоронд суучгаар бас юм ухаарна шүү дээ. Тийм болохоор гарч ирэнгүүтээ бизнесийн салбар руу орсон байна. За тэгээд бизнесийн салбарт хөл тавиад тэрээр одоо Ленинград буюу одоо Санкт-Петербург хотод ээжтэйгээ хамт хотын бүр захын зах дээр хот-дог зарж одоо хүнсний худалдаагаа өргөжүүлж эхэлсэн байна. За тэгээд 90 оноос хойшоо 95 он болтол 5 жил сайхан хот-догоо зарсны эцэст тэрээр 1995 онд Санкт-Петербург хотод тансаг ресторан болох Старая Таможная гэдэг ресторан нээжээ. Тэгээд энэ ресторан нь үнэхээр амжилттай яваад тэрээр 2 жилийн дотор маш их хөрөнгө мөнгө цуглуулад 1997 онд Нови Остров гэдэг шинэ ресторанаас нээсэн байна. За түүний ресторанууд бол өндөр зэрэглэлийн үйлчлэгээтэй байсан тул Санкт-Петербургийн элитүүд улс төрчид одоо орж ирж зоог барьдаг болсон байна. За тэгээд энэ үеэс эхлээд Пригожин улс төрчидтэй ойртоод бизнесээ өргөжүүлэх боломжтой болжээ. За бичлэгийн ихэнд нэг Путиний айгу дотн хүн байсан гэд хэлжсэн. Тэгвэл яаж Путинтэй дотноссон бэ гэдгийн талаар бүгдээрээ судлаа. Тэрээр нэг сая 2 дахь ресторанаа байгуулад тэгээд тэр рестораныхаа бизнесээр дамжуулж Путинтэй ойртсон байлээ. За тэгсэн чинь тухайн үедээ яг Санкт-Петербургийнх нь захиргаанд Владимир Путин ажилдаг байсан байж таарад тэрээр одоо энэ манай Нови Остров гэдэг ресторанаар маш их үйлчлүүлдэг болоод тэгээд тэдний харилцаа тэнцэнээс эхэлэлтэй юм байлээ. За тэгээ 97 оноос хойшоо 3 жилийн хугацаанд Владимир Путинтэй манай Пригожин сайхан найзууд болоод үргэлжлүүлээд харилцаа нь илүү гүнзгийрээд явж исэн чинь 2000 онд Владимир Путин Оросын холбооны улсын ерөнхийлөгч болчихж байгаа. За тэгээ ерөнхийлөгч болсноос хойш Владимир Путин манай Пригожиныг одоо өөрийнхөө ивэлд багтаагаад төрийн томоохон гэрээнүүдийг өгч эхэлсэн байна. За Пригожин болохоор Concord Catering гэдэг компани байгуулад тэгээд Оросын төрийн байгууллагууд болон сургуулиуд армийн хоолны хангамжийг хариуцдаг болсон тийм том ажлыг хийдэг болжээ. Үргэлжлүүлээд Кремлийн албан ёсны арга хэмжээнүүдийг зохион байгуулах эрх авсан нь одоо түүнийг Путиний тогооч гэж хочтой болгосон байна. За одоо манай Евгений Пригожины хамгийн алдартай буюу хэдүүлээ Вагнер группийн талаар судлаа. За яагаад Евгений Пригожин одоо Вагнер группийг үүсгэн байгуулсан бэ гэж. Миний судалснаар Евгений Пригожин Вагнер группийг үүсгэн байгуулсан гол шалтгаан нь Кремлийн буюу одоо Оросын одоо засгийн газрын ашиг сонирхол, хувийн бизнес
бас улс төрийн нөлөө гэсэн бас 3 үндсэн шалтгаанаар бол тайлбарлаж болно. За нэг нь болохоор Оросын засгийн газрын далд ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээ 2014 оноос хойш гарч ирсэн байна. За тэгээд энэ хэрэгцээний сүүдэд Украины зүүн хэсэгт одоо Донецк, Луганск салан тусгаарлагчдыг дэмжихийн тулд Оросын айрмыг шууд илгээх нь олон улсын хориг авах тийм эрсдэлтэй байсан. Тиймээс Орос албан бус цэргийн хүчин буюу хувийн цэргийн компани RMS ашиглах шаардлагатай болсон байна. За үүний дараагаар Оросын албан ёсны айрмыг ашиглахгүйгээр Асадын дэглэмийг дэмжих зорилгоор хувийн цэргийн хүчнүүдийг илгээх шаардлагатай болж ирсэн. За Асадын дэглэм гэдэг нь болохоор тухайн үед Сирд болж исэн нэг дэглэм юм шиг үлээ. Тэнгүүд Вагнер группийг тэр Сирд газрын тос байгалийн нөөц бүхий бүсүүдийг хяналтандаа аваад ирээ гэд илгээсэн байгаа юм. За нөгөөтэйгөр судлаад үзэнгүүт Пригожины бас хувийн бизнесийн ба эдийн засгийн ашиг сонирхол бас явж исэн гэж хэлж болно. Тэрээр байгалийн баялаг дээр суурилсан бизнес идэв байсан бас Вагнер групп нь болохоор олон орн цэргийн ажиллагаа явуулахын зэрэгцээ алт газрын тос алмаз зэрэг баялагийг хяналтандаа авах гэрээнүүдийг бас байгуулж ирсэн байна. Тэрээр сая нөгөө нэг илгээгдсэн Сирд байсан газрын тосны олборлолтоос бас ашиг хүртэх гэрээтэй байсан. Айгуу дураараа шүү нэр. Тэгэд Африкийн хид хідэн оронд бас уул уурхайн салбарт бизнес эрхэлж аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн ашиг олж ирсэн байна. За тэгээд Вагнер компани хувьдаа ийм хөлний цэргүүдтэй байх нь бас өртгийн хувьд хямд тусч ирсэн гэх юм уу. За албан ёсны айрамтай харьцуулахад Вагнер нь хамаагүй хямд өртөгтэй байсан. Тэгээд улс төрийн хувьд ч гэсэн нөгөө талдаа эрсдэл багтаа байсан байна. Энэ нөгөө том улсуудын айрамчин болохоор нэг нэгнийхээ юм хяналтанд байдсан шүү дээ. Тэнгүүд ялангуяа Оросын айрам тухай үед олон улсын хяналтанд байж исэн. Тэнгүүд Вагнер болохоор албан ёсны бус хүчний хувьд Оросын холбооны улсын хариуцлагыг илүү багасгаж ирсэн гэх юм уу. Тэгээд Вагнер компани Кремль буюу нөгөө Оросын засгийн газарт хэрэгтэй цэргийн хүчин байснаас гадна Пригожины хувьд бизнесийн асар том боломжуудыг олгож ирсэн, асар их ашиг хүртэх боломжийг бас олгож ирсэн байна. За гуравт юу вэ гэхэлэр Вагнер компани манай Пригожиныг улс төрийн нөлөө болон эрх мэдлийн өсгөх зорилгод нь нөлөөлсөн гэж дүгнэж бас болохоор. За Пригожин болохоор Вагнераар дамжуулаад зөвхөн бизнес биш улс төрийн хүчтэй тоглогч болохыг бас хүссэн байна. Тэрээр Вагнерыг ашиглан Кремлийн хамгийн ихтгэлтэй хүмүүсийн нэг болж Путинтэй харилцаж ирсэн нөгөө харилцаагаа бүр улам бэхжүүлж ирсэн байна. Тэгээд Путин бас Путин гэж хэлэх нь зөв үгүй. Ямар ч хэлсэн Орос бас дотоод улс төрдөө хүртэл Вагнерийн хүчийг ашиглаад өөрийн нөлөөг нэмэгдүүлэхийг зорж исэн байна. Тэгвэл яагаад Вагнерыг үүсгэсэн бэ гэдэг дээр дүгнэлт хийнгүүт Кремлийн далд ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд нэг байж болж байгаа. Тэгэнгүүтээ эдийн засгийн ашиг олохын тулд хувийн эрх мэдлээ өсгөхийн тулд гэдэг 3 шалтгааны үндсээр Вагнер группийг үүсгэн байгуулсан байна. Тэгэнгүүт Евгений Пригожин удирдах гэсэн нөгөө Вагнер групп маань яаж нөгөө нэг цэрэгжилтэд босгодог байсан бэ гэдэг талаар бүгдээрээ судлаа. Цэргээ бол нэг тийм 4 газараас бүрдүүлж исэн байлээ. За эхнийх нь болохоор цэргийн ахмад дайчид нөгөө тэтэртэй гарах төгсөн юм уу эсвэл нөгөө 50 гарсан нөгөө идэр ах нар байдэн штэ. Тэднийг эсвэл бүр тийм нууц ажиллагааны хүчнүүдийг өөрийнхөө цэрэгт ийсүүлдэг байсан байна. Тэр тусмаа Оросын холбооны улсын тусгай хүчний спецназ гэж байсан юм шиг байна. Тийм десантын ангиуд болон зэвсэгт хүчний ахмад дайчдаас бүрдсэн хүмүүсийг ийсүүлж ирсэн. Тэгээд бас гадаад орноос цэргүүдийг ийсүүлдэг байсан. Нөгөө сая үйл ажиллагаа явуулж исэн Сир, Судан, Лив, Төв Африк жишээний ийм улсуудад ажиллагаа явуулаад тэгээд тухайн орнуудаас цэрэг татж авч исэн байх магадлалтай гэж үздэг юм байлээ. За тэгээд дээрээс нь Оросууд өөрсдөө цэргийн нөөц дэмжлэг үзүүлдэг байсан. Хэдийгээр Вагнер групп хувийн компани гэж нэрлэгддэг байсан ч Оросын батлан хамгаалахын яам тэгээд тагнуулын газраас дэмжлэг авдаг байсан гэж олон шинжээчд бас үздэг юм билээ. Тэгээ хамгийн сүүлд болохоор 2022 оноос эхлээд Оросын шоронгуудаас нөгөө ял эдэлжүү хүмүүсийг ийсүүлж авч ирсэн байна. Өөрхөн хоригдлуудад болохоор та нар ингээд 6 сарын хугацаанд энэ Вагнер гэдэг том компанид алба хаавал та нарт ингээд өршөөл үзүүлнэ гэж амлаад тэр зэргүүдийг бол армийнхаа хамгийн уртлын фронтод туулгаж явсан байна. Харин бүгдээрээ нөгөө Пригожины удирдах гэсэн Вагнер группийн оролцож байсан хамгийн том ажиллагаануудыг судлаа. За Вагнер групп нь хамгийн анх болохоор байгуулагдаад 2014 онд Украины зүүн хэсэгт Донбасс толсон мөргөлдөөнд оролцож исэн байлээ. За энэ тулаан нь болохоор Вагнерийн хувьд хамгийн том мөн хамгийн олон хохиролтой тулаануудын нэг байсан бөгөөд 50,000 гаруй зэрэг дайчлагдаж тэр дундаас олон мянган хүн амь өргөцсөн байна. За ийм үйл ажиллагаанууд явуулж байгаад хамгийн сүүлд Оросын холбооны улс дотроо бослого гаргасан байна.
Энэ үйл явдал нь болохоор 2023 оны 6 дугаар сард болсон. Тухайн үедээ Вагнер групп одоо Москва руу чиглэсэн зэвсэгт бослого одоо мятеж гаргаж Ростов-на-Дону одоо Воронеж зэрэг хотуудыг хяналтандаа авч ирсэн байна. Би орсоор жоохон муу дуудаж магадгүй. Спасибо. Энэ бослого ингээ үргэлжилжсэн боловч одоо Пригожин одоо Беларусь руу явах гэрээ хийж тухайн бослого дууссан байна. Тэнгүүд энэ бослого сонирхол татчих магадгүй. Тэнгүүд энэ бослогыг одоо яагаад гаргасан бэ гэдгийн талаар бүгдээрээ лавшруулъя. За 2023 оны 6 дугаар сарын 23-наас 24-ний шилжих шөнө Евгений Пригожин удирдсан Вагнер групп нь Оросын засгийн газрын эсрэг зэвсэгт бослого гаргаад хэд хэдэн хотыг хяналтандаа аваад Москва руу хөдөлсөн байна. Энэ бослогын шалтгааныг хэвдүүлээ дараах хүчин зүйлсээр тайлбарлаж болохоор юу вэ гэхээр нэгдүгürt батлан хамгаалах яамтай сөргөлдсөн байж болно. Одоо Пригожин удаан хугацаанд Оросын батлан хамгаалах яамны болон одоо тэргүүн Сергей Шойгу зэвсэг түвшний жанжин штабын дарга Валерий Герасимовт зөрчилдөжсэн байна. Тэрээр Шойгу Герасимов нарыг одоо Вагнер группийг дэмжихгүй байх та нар одоо муу шийдвэр гаргаж ийн гэж олон удаа буруутгажсэн нь бол нэг үндсэл нь болдго юм билээ. Хоёрт юу вэ гэхээр Вагнерыг Орос өөрсдийнхөө айрамдаа нэгтгэх оролдлого хийжсэн байна. 2023 оны 6 дугаар сарын ихээр одоо Оросын батлан хамгаалахын яам Вагнерийн бүх дайчтай гэрээ байгуулад батлан хамгаалах яамны харьяанд оруулах тушаал гаргасан байна. Пригожин болохоор үүнийг одоо Вагнерыг устгах гэсэн оролдлого гэж үзээд одоо уурлаад эсэргүүцэжсэн байна. Би байсан бол бас тэхэл ах та тий өөрийг чинь босгосон энэ чинь бас үнэт зүйл шүү дээ. Өөрийг чинь босгосон бизнесийг улс шууд аваад ирэх хэрэг чинь бас жоохон муухай санагдах. За 3 дугаарт юу вэ гэхээр Украинд болсон хохирлоос болж бас бухимдсан байна. За Вагнер групп бол Украинтай бол нэлээд тулалж исэн одоо бүр тэргүүн шугамд нь явж исэн гэж хэлж болохоор тэнгуут сая сүүлд одоо 2000-аас одоо 2022 оноос 23 оны хооронд Бахмутын тулалдаанд орсон. Тэр тулалдаанд болохоор бүр голлох үүргийг гүйцэтгсэн байна. Тэгсэн чинь Пригожин маань Оросын айрамд гомдлсон байна. Вагнер компанийг зэвсэг сум хэрэгслэр нь хангахгүй байна гэж бүр олон нийтэд ил тод шүүмжилж эхэлсэн байна. За энэ бас дараагийн нэг шалтгаан болсон гэх юм уу. За тэгсэн чинь 6 сарын 23-нд Пригожин одоо Оросын айрам Вагнерийн одоо хуаран руу пуужингаар зохилт өгсөн гэж мэдгдсэн байна. За энэ түүнийг одоо бүр ил тод хөдөлгөөн хийх одоо бүр улмаар бүр бослого гаргахад хүргэсэн гол шалтгаан гэж бүр үздэг юм байлээ. За энэ бослого маань яг хэрхэн өрнөсөн бэ гэдэг талаар ярилцъя. Одоо Вагнерийн дайчт болохоор дайчт мэждэг гэдэг шүү дээ. Одоо Вагнерийн цэргүүд бол Ростов-на-Дону хотыг хяналтандаа аваад Оросын холбооны улсын цэргийн командлалын байрыг эзэлсэн байна. Тэгээ улмаар Москва руу бүр 800 км зам туулж хөдөлсөн. Одоо замдаа армийн хид хідэн ангиудтай одоо мөргөлдөөн буюу зэвсэгт мөргөлдөөн болсон ч Вагнер бол маш хурдтай урагшилж исэн байна. Одоо гівч 6 сарын 24-нд Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко одоо зуучлал өргүүлээд одоо Пригожин ч одоо ингээд бослогоо зогсоочгоо тэгээд бослогоо зогсоочоод ингээд Беларусь руу яваад хүрээдрээ гэдэг санал тавьсан. Тэгэнгүүт манай Пригожин за энэ Беларусын гэрээнд гар өсөж зурсан байна. За энэ гэрээний үр дагавар нь юу байсан бэ гэхээр одоо Вагнерийн дайчид Беларусь руу шилжсэн. Тэгэнгүүт Оросын батлан хамгаалах яам одоо Вагнерийн ихэнх хүчийг нь өөрийн мэдэлд авах алхам шууд зөрүүлээд хийсэн байна. За ийм үйл явдал болсноос яг 2 сарын дараа Пригожин 8 сарын 23-нд одоо онгоцны ослоор амиа алдсан байна. Зүгээр ч ингээд яг онгоцны ослоор аминаасаа алдсан юм уу гэхээр яг судлаад үзэнгүүт бас үгүй. Энийн үхлийн шалтгаан нь айгүй олон одоо нөхцөл байдалтай. Одоо юу гэх юм олон боломжит шалтгаануудтай. За яг тухайн үеийн Ослын нөхцөл байдлыг нь хараад үзэнгүүт онгоц маань болохоор Москвагаас Санкт Петербург чиглэлд нисчихсэн. Тэгээд нислэг ихснээс хойш яг 30 орчим минутын дараа одоо Тверь мужийн Гүченкино тосгоны ойролцоо онгоц бол агаарт дэлбэрж унсан байна. За онгоцонд 10 хүн байсан бөгөөд бүгд амиа алдсан. Тэгсэн чинь Ослын дараа одоо Пригожины нэр онгоцны зорчигчдын жигсаалтанд байсан тул түүнийг нас барсан гэж зарласан байна. Яг бас цогцсон олдсон юм гэхээр бас. За энэ үхлийнх нь боломжит шалтгаанууд гэж бас шинжээчид судалсан юм байна. Тэгсэн чинь ямар шалтгаанууд гарч ирсэн бэ гэхээр одоо бөмбөг эсвэл одоо пуужингийн дайралт байсан байж болно. Зарим их сурвалжууд бол онгоц агаарт байх үед маш хүчтэй дэлбэрэлт болсон гэж мэдгдсэн байна. Тэгэнгүүт энийг болохоор Оросын сөрөг хүчнийхэн үүнийг одоо Оросын одоо нөгөө Кремлийн зохион байгуулсан алах ажиллагаа гэж үзэж ийн гэдэг нэг юм
мэдээлэл дэлгэрсэн. Нөгөө байж болох шалтгаан нь болохоор онгоцонд одоо анханасаа тесрэг бөмбөг суйрлуулсан байх магадaltaй. За яг тухайн хэргийн газар очиод шалгаад онгоцны үлдэгдлээс шалгаад үзсэн чинь дэлбэрэлтийн уулмөр илэрсэн гэсэн мэдээлэл цацагдсан байна. За энэ нь болохоор онгоцонд тесрэг бодис суулгаад алсаас удирдан дэлбэлсэн байх магадлалыг бол нэмэгдүүлж ийн гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. За 3 дугаарт юу вэ гэхээр энэ нь сарамсаргүй осол байсан байж болно. Оросын эрх баригчид болохоор эхэндээ онгоц техникийн гэмтлээ улмаас унсан гэж тайлбарласан байна. Гэхдээ олон улсын шинжээчд болохоор энэ хувилбарыг хамгийн бага магадaltaй гэж үздэг юм байлээ. За одоо тэгвэл яг энэ Пригожины үхэлтэй холбоотой нэг онцлог зүйлсүүд байгаа юм. Энэ ослын яг 2 сарын өмнө 2023 оны 6 дугаар сарын 23-наас 24-ний шилжих шөнө Пригожин бол Оросын холбооны улсын засгийн газрын эсрэг бослого гаргацсан шүү дээ. Тэнгүүт онгоцонд яг Вагнер группийн гол удирдагчдынх нь бас нэг Дмитрий Уткин бас мөн байсан байна. Тэнгүүт одоо нэг Оросын засгийн газар үүнийг одоо санамсаргүй осол гэж мэдгдсэн ч олон шинжээчид олон хүмүүс үүнийг одоо Владимир Путиний захиалгаар хийгдсэн одоо алын ядлага гэж үздэг юм байна лээ. Тэнгүүд яг энэ хэрэгээс дүгнээд үзэнгүүт одоо Евгений Пригожины үхэл нь бол яг онгоцны ослоос үүдэлтэйч яг ямар шалтгаанаас болж осол гарсан нь одоо бүрэн тодорхойгүй хэвээр байгаа юм билээ. Тэнгүүд олон шинжээчид одоо энэ нь болохоор Кремлийн захиалгаар хийгдсэн онцгой ажиллагаа буюу алах төлөвлөгөө байсан гэж үздэг юм билээ. За энэ удаагийн маань бичлэг танаар таалагдсан гэж найдаж байна. Та бүхэн дараа нь ямар түүх сонсомоор байгаагаа сэтгэл хэсэгч бичүүлдээгээрээ бас лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Ching Universe